цааш л одоо Монголын нутаг байсан байх л та тухайн үед те. Монголоос аягүй гоё бороо авчлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаа хамт байгаарай. За сайн байцгаана үзэгчдээ. За та бүхэн тэгээд би өнөөдөр Норвегийн хамгийн хойд хэсэгт оршдог Тормсон хотоос мэдчилж байна. Тормсон хот бол одоо юугаар алдартай гэхээр яг эндээс хойд мөсөнд одоо судалгаар явсан судалгааны багууд эндээс бол хөдөлж исэн байх юм. За яг энэ миний энэ байгаа хэсэг бол хамгийн хойд хэсэг. За эндээс бол яг энэний ард бол Европ төв тэрчгээрээ байгаа. За ерөнхийдөө бол энд ирсэн жуулчид 11 сарын 1-ээс 1 сарын 1 хүртэл туйлын туяаг үзэж ирд юм байна. За туйлын туяагийн яг хүрээнд донд байрладаг хот юм байна. За та бүхэн өнөөдөр надтай зүг байгаарай. За Тормсон Тромсмужийн захиргааны төв, засаг захиргааны төв, за Норвеги улсын хот. За Тормсон Норвегид хүн амынхаа тоогоор 9-р бичигддэг. За дэлхийн хамгийн хойд зүгийн хот гэж тооцогддог. За энэ хотод бол ботаникийн цэцэрлэг, за шар харигны үйлдвэр, хөл бөмбөгийн клуб зэрэг нь бол нэлийн алдартай. За энэ хотод явж байхад бол хотын эргэн тойронд цаа буг замаар бичиж явдаг. За зуны цагт бол тэр байтугай одоо машины хөдөлгөөд бол саад болдог. За ерөөсөө айж ичдэггүй. За энэ нь болохоор мэдээж хүмүүс одоо хойноос нь агнат ч юм уу байдгаа болохоор тэгдэг байх гэж бодож байна. За Тормсон хотод анхны сүмийг 1252 онд буюу дундад зууны үед барьж ирсэн юм байна. За дундад зууны үеийн түүхийн бичигт одоогийн Норвегийн зүүн хойд хэсгийн зүгт байрлаж байсан. За эрэг хавийн оршин суугчдын эсрэг хамгаалалт маягаар бий болгож ирсэн хот гинэ. За Тормсон бол хотын статусаа 1794 онд хүлээж авсан юм байна. За 19-р зууны үед бол энэ хотын статус бол нэлээд өсч, за Христийн шашны алба 1834 онд, за Багшийн коллеж 1848 онд, за Хөлөг онгоцны засварын асар том одоо нээлттэй талбай 1872 онд байгуулагдсан. За Тормсон хотын түүхэнд бол дэлхийн 2 дугаар дайны үед Норвегийн засгийн газар төр хугацаагаар байрлаж байсан. За хэдийгээр Тормсон хот дэлхийн 2 дугаар дайнд өртөөгүй боловч Германы Терпиц гэдэг асар том байлдааны усан онгоц энэ хотын ойролцоож ивж бараг 1000 орчим Германы усан цэргийн дайчид ам өргөцсөн түүхэнд бичжүүлдээсэн байдаг юм байна. За Тормсон хот бол 1964 онд онгоцны буудалтай болсон юм байна. За 1972 онд бол их сургуультай болсон байна. За Тормсон бол цаг агаарын хувьд бол өвлийн улиралд маш их цас ордог боловч жилээс жилд одоо өөр хэмжээтэй ордог юм. За 1996 оноос 97 оны өвөл бол
Тарамсагийн цаг агаарын одоо алба 4-р сарын 29-нд 240 см хүрсэн цасны бүрхэгчийн тухай бүртгэлийг бүртгэж байсан байна. За температурын хувьд бол хамгийн бага нь Цельсийн 18.4 градус, хасах 18.4 градус. За 1-р сарын дундаж температур нь бол хасах 4.4 градус байдаг юм байна. За ерөнхийдөө бол ер нь тийм чиглэгдүү мөртлөө арай зөөлөн дулаан уур амьсгалтай гэж үздэг. За зуны улиралд бол бас л цэрүүхэн байдаг. За 7 сарын хоногийн дундаж температур нь 12 градус гэд бодохоор ер нь бол нэг их халдгүй гэж үздэг юм байна. За зундаа бол өдөртөө температур нь бага зэрэг өндөр байдаг. За өндөр ихтэй бол 9-с 25 градус л байдаг гэж байна. Ер нь бол 25 градус бол бараг хүрдгүй шахуу. Ер нь 9-с 10 хэдэн градус орчинд байдаг гэж байна. За та бүхэн натаа байгаарай. За Тарамсай хотод ирсэн хүмүүс заавал ирж үзэх ёстой газрын нэг болох Полари гэдэг музейд ирээд байна. За энэ музей дотор нь орсон чи одоо жишээлбэл цагаан баавгай, за далайн нохоо зэрэг амт, за түүнээс гадна энэ хойд зүгт байдаг олон төрлийн загаснуудыг байрлуулж үзэсгэлэн болгож тавьсан байна. За энд түүнээс гадна энэ хойд туйлыг судалдаг судалгаа шинжилгээний төв лаборатори болж байдаг юм байна. За энд дотор нь бол нэг тийм том биш юм би жижигвтер. Гэхдээ бол ямар ч байсан энд байдаг амьтдыг судалдаг, за судалгагч шинжилгээчид энд ирэх юм бол бас их сонирхолтой газар нэг байна. Suddenly I'm famous and people know my. За ерөнхийдөө Тарамсай хот нь соёл нийгмийн амьдралаараа баялаг хот. За өөрийн гэсэн их сургуультай хэд хэдэн коллеж, ахлах сургуулиудтай. За энэ жижигхэн хотод нийтдээ 10,000 гарчим оюутан сурагчид сурж амьдарч байдаг. За тиймдээ ч Тарамсай хотыг бол залуу хот гэж нэрлэдэг юм байна. I've got 1,000 girls just waiting, and therefore it's a shame that my heart has been captured by your funny little smile. And finally I'm happy, if only for a while. People call me stupid for treating you. За энэ музей бол Арктик болон Баренцын тэнгисийн арианы хамгийн сонирхолтой хэсгүүдийг энэ музей дотор ороод сонирхож үзэж болно. За энэ музейн үзмрүүд дотор бол загас агнуурын соёл зориулсан
олон тооны үзмрүүд байт юм байна. За мөн энэ газруудаар бол энэ мэдээж Тарамсан хот бол алдартай юм байна. За энэ музейд ороход бол 4 том дэлгэцээр гарах видеог үзэх юм бол хүрээлэн буй орчны асуудлууд болон одоо энэ хойд туйлын мөс хайлж байгаа асуудлыг одоо яаж боломж дараагаар шийдэж болох тухай шийдлүүдийн талаар бол өгүүлж байт юм ээ. За үүнээс гадна аквариум байна. За мөн далайн хавын шоуг үзүүлж болно. За дотор нь бол бас нэлээд зугаатай өдрийг өнгөрүүлчихээр 2-3 цаг бол байж болохоор за бэлэг дурсгалын дэлгүүр нь бол одоо асар сонирхолтой дурслын зүйл худалдаж авах боломжтой юм байна. За дотор нь бол кафе ажилт юм байна. But I don't even worry, 'cause you're my unforeseen, and I hope that you'll be with me, if only in my dreams. But here you are next to me, and you're glad, or so it seems. And I don't know for sure where this is going still. I hope for more and more, 'cause who would know that you would treat me like a boy, and I'd treat you like a girl in this funny little world. Don't promise me forever, just love me day by day. No one knows the future, we're young, but that's okay, 'cause you'll always be a part of me, whatever life will bring. And people have to bear with you this silly. За байшин бол гадна талаас аврах том мөстүүдийг ингээд ар араас нь ингээд тавьсан юм шиг хэлбэртэйгээр зохион байгуулсан юм байна. I sing. Your boyfriends might be angry, my girlfriends might be blue. За музейн гадна талд байгаа алдарч судлаач Хансын зориулсан хөшөө бас байж байна. За энэ болохоор нохоонуудаа хөллөөд Тарамсан хотоос анх Арктикийг судлахаар гарч ирсэн юм байна энэ эрдэмтэд. But no one can deny it from now on. I love you, and I have to say it's new to me, this feeling in my heart. Guess I've been kind of lonely, and you've been kind of smart, and I don't know for sure where this is going still. За та бүхэн натаа байгаарай. За 1899-с 1907 онд Тарамсан хотно Нансан Амундсан гэдэг нэртэй одоо хойд тулын судлаачтай хамт тэр экспедицэд орж ирсэн Ялмар Йоханссон гэдэг хүн 1867-аас 1913 онд амьдарч байснараа энэ Тарамсан хот бахархдаг юм байна. Амундсгийн экспедицийн гишүүн за өмнө туйл руу явсан Хельмер Хансан гэдэг хүн бас энэ хотод амьдарч байсан юм байна. За далайн түвшнээс дээш 420 м өндөрт байрладаг Фелхешн гэдэг канатны замаар ингээд дээшээ гарч ирээд за хотыг дээрээс нь харж болд юм бэ. За энэ Тарамсан хот бол ингээд дээрээс нь харт бол асар үзлэнтэй харагдаж байна. За энэ олон тооны гол гойр хэргэн тойрон байгаа одоо өндөр уулсууд тэгээд уулын дээгүүр ингээд цасаар хүрээлэгдсэн. За өнөөдөр 9 дугаар сарын 10 дугаар сарын 20-ны өдөр за тэгэхэд бол үнэхээр салхитай хүүтэн байна ерөнхийдөө. За тэгээд энэ 70 мянган хүнтэй хот гэхэд за хүмүүсийн бүгд нэг байшинд амьдардаг сэтгэл төрүүлж байна. Ягаад гэвэл одоо өндөр байшингууд байхгүй айлууд нь нэг ийм өөрийн гэсэн хувийн байшинд амьдардаг юм байна. За Тарамсан хотод бол бас дэлхийд хамгийн хойд зүгийн католик сүм хэд болох Ариун Мэригийн сүм гэж байдаг юм байна. За мөн
Арктикийн одоо католик сум. За энэ бол одоо мөсөн хэлбэрээр хийгдсэн 1965 он баригдсан модерн стилийн сүм байна. За мөн Норвегийн хамгийн анхны гүүр бол хойд Европт хамгийн нэртэй нэг асар том гүүр байсан. Энэ гүүр баригдахаас өмнө бомбтоор дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийг бол усан паромоор зөөж байсан байна. За 1958 оноос хойш 2 жилийн турш энэ гүүрийг бариад 1960 оны 3 дугаар сард энэ гүүрийг нээсэн байна. Гүүрэн дээр бол хүмүүс асар ихээр амиа хорлох болсон юм байна. За энэ Норвегид бол бүр амиа хорлох газруудын бүр нэг номер болоод нэрд гарцсан байна. За тэр үед бол аргагүй эрхэм засгийн газар 2005 онд нэмэлт хашаа суйрлуулахаас өөр аргагүй болсон байна. Амиа хорлолтоос хамгаалах хашаа гэдэг тийм нэртэй болгосон байна. За энэ хашааг бол бид нэр тэр хавьд нь очиж үзсэн. Ерөнхийдөө дээдл нь ингээд бүр ийм хурц төмрөөр гагнж өгсөн. За метр хагас хэрэттэй тийм хамгаалт хийж өгсөн байна. За ер нь бол энэ амиа хорлолтын талаар ярихад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны сайд болох WHO гэдэг сайт байдаг юм. Зөвхөн гаргасан судалгаан дээр бол за энэ Скандинавын орнуудаас амиа хорлолтоор дэлхийд одоо Финлянд 4-р, за Дани 11-р, Швед 17-д, за Норвеги 21-р жагссан юм байна. Маш их хөгжилтэй орнуудад ийм их амиа хорлолт байдаг гэдэг бол би үнэхээр мэдээгүй байсан. За дэлхийн 200 гаруй орнуудаас шүү дээ. За ингээд бодохоор хүмүүс одоо ийм сайхан нийгэмд амьдарч байж гэж бас бодож болдгүй юм байна. Жишээлбэл одоо Африкт юм уу энтхэгт Бангладеш ч юм уу хүмүүс өнөөдөр одоо өдрийнхөө хоолны мөнгийг яаж олох уу гэж бодно шүү дээ. Юу амиа орлох. Норвеги улс гэхэд л одоо асар баян орн. За дээрэс нь бүх ард түмний сан буюу ирээдүйн санч гэгддэг нефт газаас олсон орлогоор одоогийн байдлаар $1.80 хөрөнгөтэй сан байгуулсан. За нэг Норвеги хүнд $192,000 хөрөнгө ногдож байгаа шүү дээ. За ерөнхийдөө Норвеги хүмүүс бол хүнд хүчээр ажил ер нь бараг хийдэггүй. За гаднаас ирсэн цагаач нар голдуу энэ ажлыг хийдэг. Олон бусад тэтгэмжийн одоо хэлбэрүүдтэй одоо маш сайхан амьдарч байгаа гэж би бол бодож байсан. За гэтэл бол одоо ингээд дэлхийн 200 орноос одоо Норвеги 21-р амиа хорлолтоор жагсдаг гэж үндэ бодож байсангүй. За энэ хотыг хардаг 420 метрийн энэ талбай дээрээс харахад бол хот угаасаа Торомсо гэдэг ардыг өөр ихэнх одоо хотын төв хэсэгт байрлсан. За энэ ч нэ болохоор олон тооны зочид дуудлууд байдаг юм байлээ. За ерөнхийдөө бол жуулчдад чиглэсэн үйлчлэгээ өндөр хөгжсөн. За түүнээс гадна энэ Европын одоо бусад хотуудаас онцлогоор энэ байгалийн хэцүү бэрх нөхцөлд одоо олон тооны одоо Олса зэрэг бусад хоттой ижилхэн олон тооны түнэлэн замууд маш их хөгжсөн байгааг сая бид нар олж харлаа. За энэ түнэлэн замууд нь асар ихээр байгуулснаас гадна за мөн энэ хотод арлуудыг хооронд нь холбосон одоо хоёр том гүүр байна жишээлбэл те. За тэгээд тэрэн дээгүүр нь поезднууд явд юм байна. За түүнээс гадна Торомсо хотод бол загсны аж ахуй бол маш өндөр хөгжсөн. Ягаад гэвэл энэ хавийн одоо яг дулаан орчинд олон тооны загснууд энд их үрждгээр онцлогтой юм байна. За түүнээс гадна өвөлдөө бол 2 м хүртэл цас ундаг. За тэгсэн мөртлөөс дундаж температур нь хасах 4 градус байдаг юм байна. За тийм байгалийн онцлогтой хот байна. За одоо 2018 оны байдлаар Торомсогийн хүн ам за 75600 гаруй хүнтэй байгаа байна. За энэ хотод бол 100 гаруй үндэстэн ясны төлөөлөгчид амьдардаг. За түүнэн дотроос үндэсний цөөнх болох Оросууд, Финляндууд бол гол үүргийг гүйцэтгэдэг. За саам үндэстэнгүүд бол зөндөө олон оршин суудаг. За энэ хүмүүсийн дунд за саам үндэстэнгүүд нь бол өөрийн одоо хотол хэлийг хадгалж үлдэхэд бол хэлний сургуультай байд юм байна. За өөрийн цэцэрлэгтээ өөрсдийнхөө ёс заншлыг одоо бол авч үлдэх гэж хичээдэг гинэ. За мөн л одоо өвлийн туйлын шөнө, зуны цагаан шөнөөр солигдох байгалийн үзэлтэнд үзэгдлийг бол энэ хотоос бас харж болно. За Торомсо хотыг бол туйлын туяаны гэрлийг харах хамгийн сайн харах хотын нэгээр бол зүй ёсоор үздэг. За загасчдын хувьд бол жинхэнэ Деважингийн газар. За ер нь бол Торомсо бол хойд Норвегийн хамгийн том хот гэж нэрлэгддэг. За Торомсо хотыг бол Торомсо Квайла гэдэг хоёр арал. За түүнээс гадна их газрын
хит хитэн хэсэгт хуваагдаа. За нийтдээ ингээд энэ хоёр ардаас гадна их газрын нэг газрууд нийлээд за 3 хэсэгт бол хот тарж байрлсан байт юм байна. За хотын бүх 3 хэсэгт бол гүүрээрээ холбогддог. За Тарамсан хот нь Арктикийн тойроос 350 км-ийн зайд байрладаг гэхээр бол Арктикт бол маш ойрхон гэж үзнэ. За ер нь Тарамсан хотоос ихэнх туйлын туяаны одоо шинжилгээний экспедицүүд бол явдаг. Туйлын туяаг харахаас гадна за ресторан зоогийн газруудаар бол маш их алдартай. За мэдээж хэрэг Хойд Норвегийн хамгийн том бомбтод байрлах ресторан 70 хоолоор дүүрэн байдаг. За энд бол загсны мах, дун, акул, за халимны махаар бол янз бүрийн амтд хоолтод хийж үйлчдэг юм байна. За зөвхөн 70 хоолоор хязгаарлалтгүй. За маш сайн чанарын махнуудаар бас янз янзын хоол хийдэг. За энд бол жишээлбэл цацагт хяруул, за туулай, за өвхрийн мах хоол нь бол одоо маш их алдартай юм байна. Цацагт хяруулын махыг бол энд ирсэн жуулчид бол амтрах гэдэг юм байна. За үүнийгээ бол амтд дарсан. За ликоруудаар даруулж ороог ресторанд өнгөрүүлдэг юм байна гадны жуулчид. Орон шөнийн клубүүд нь бол шүнжэнгээ ажилд юм байна. Тарамсан хотод бол идэвхтэй амархыг санал болгодог. За үүнд бол мөсөн уул руу авирч болт юм байна. Эцгийн цагаар бол нохоогоор зугаалж болно. Норвегийн гайхамшигт фьордүүдээр бас усан заваар зугаалж болно. За хамгийн алдартай за Тарамсад ирсэн хүмүүс бол хийдэг хамгийн гол зүйл бол одоо загасчлах явдлыг бол нэгдүгээрт үздэг гинэ. За яагаад гэвэл энэ зөөлөн уур амьсгалтай Тарамсагийн ойр орчимд бол одоо далаа маш амттай бөгөөд баялаг олон төрлийн загсууд байдаг гин. За ер нь Тарамсад ирсэн хүмүүс бол өвөлч байсан, зунч байсан загасчлах сонирхолтой байдаг юм байна. Загсаар бол энэ фьордуудын нэг рүү явхад бол хаанаас нь ч гэсэн маш олон төрлийн амт загсыг бол өөрөө ингэж загасчилж явбал одоо энд ирсэн зуурчд бол өвдөнөөс асар их таашаал авдаг гинэ. Заг сагнуурын хөлөг онгоцон дээр явж болно. За түүнээс гадна өөртөө бол орчин үеийн даруулт заваарч гисэн түрээстэд явд юм байна. За хэрвээ та усан онгоцоор явах туршлагагүй бол ахмадтай усан онгоцоос төрөөсөж авч болдог тийм үйлчлэгээ байдаг юм байна шүү. Одоо маш сонирхолтойгоор амралтыг өнгөрүүлж болох боловч ер нь бол энд ирсэн ихэнх жуулчид Норвегийн одоо байгалийн хамгийн сонирхолтой гэж үздэг одоо туйлын туяаг харах гэж ирдэг юм байна. За туйлын туяа бол 10 сарын 16-наас эхлээд 1 сар болтол бол одоо бараг өдөр болгон харж болдог гэж ярьдаг юм байна. Зарим хүмүүс бол шүнжэнгөө хүлээгээд ч одоо туйлын туяаг харж чаддаг гэсэн. За бидний хувьд бол аз тохиосон. За ямар ч байлаа гэсэн бид нар бол туйлын туяаг харсан. За тэгтээ бол ногоон цэнхэр өнгөтэй туяаг харсан. Ер нь энэ туйлын туяаг харахад бол энгийн нүдээр бол хардгүй юм билээ. За би бол үнэхээр мэдхгүй байсан болохоор за туйлын туяа гэхээр одоо тэр зурган дээр гардаг шиг л одоо ингээл тэнгэр ингээл ногоон улаа ягаан өнгөөр ингээл гэрэлтэл яг шууд нүдэрээ хараад ингээл баясаал энийг л явах юм байх гэл асар их хүлээлттэй явж ирсэн. За гэвч одоо юм мэдэхгүй зовлон гэж ирээл харсан чи ерөөсөө за яг камераараа тааруулж тохируулж иж түүнийг ингэж камер дээр л зурглан авахаас биш яг энгийн нүдээр бол харагддгүй юм байна. За тэгтээ бол 1 сард ирсэн хүмүүс бол энгийн нүдээр бас харах боломжтой гэсэн. Тэгтээ бол би бол тэрийг бол баталгаатай хэлж чадахгүй байна. За та бүхэн натаа байгаарай. За Европын хамгийн хойд эсэд байрладаг. За Европын хойд зүгийн Парис гэж нэрлэгддэг. За дээрэс нь бас Арктикийн нийслэл гэж нэрлэгддэг энэ Тарамсан хотыг одоо гол гудамжаар нь явж байна. За энэ миний энэ хойно харагдаж байгаа зав унсан одоо загасчны хөшөө болвол за энэ Тарамсан хот бол анхнаасаа ер нь одоо ч гэсэн загасчдын хот гэдгээр алдартай. За тэрэн зориулсан хотын бас гол бэлэг тэмдэг болсон хөшөөний дэргэд ирчээд байж байна. Ерөнхийдөө бол хүн амынх нь 85% нь хувийн орон сууцтай буюу амны байшингуудтай байдаг юм байна Норвегуудын. За 5.2 сая гаруй хүнийх нь 3.5 сая гаруй нь хувийн одоо болон амны орон сууцтай. За 600 мянга гаруй хүн ам нь бол байр түрээсэлж амьдардаг. За гэхдээ түрээслэх эрхээ худалдаа авах хэлбэрээр амьдардаг юм байна. Ер нь Норвегт бол энэ амны байшингууд нь газартаагаа түрээслэгддэг. За мөн бага хүн одоо ам бүлтэй хүмүүс бол нэг том байшинг за 2 айл түрээслэж суух нь бас элбэг байдаг юм байна. За мөн олон давхар том байшингуудыг нэлээд хідэн гэр бүл бол хуваан түрээсэлж бас болдго юм байна. За ер нь энэ Норвегийн байшингууд нь дотн гаднагуу модоор хийсэн байдаг.
За түүнээс гадна бас нэг сонирхолтой мэдээлэл бол нийт оршин суугчдын 87% нь одоо маш том талбай ихтэй байранд амьдардаг. Одоо дундаж нэг хүнд ноогдох талбай нь бол 69 квадрат метр гэхээр одоо асар том одоо суудсанд амьдардаг байх нэ. Үл хөдлөх хөрөнгө бол маш үнэтэй. За улсын зүүн өмнөд хэсэг жуулчны бүсд бол орон сууцны хувьд нэлээд өндөр үнэлэгддэг. Дундаж үнийн ингээд бодоод үзэхдээ Норвегид одоо байрлах байшин орон сууцны 1 м квадратыг бол авахд бол 4-5 мянган евро төлнө гэж шүү. За тиймээс бол энгийн хотын гадна орших за хувийн орон сууц нь бол 500-аас 700 мянган еврог үнэтэй байдаг юм байна. За энэ одоо байгалийн үзэсгэлэнтэй фьордуудын ойролцоо бүх үл хөдлөх хөрөнгө бол бүр илүү үнэтэй байдаг гэж байна. За ер нь Норвегид бол аливаа одоо үл хөдлөх хөрөнгө болон объектыг худалдаж авахдаа за үндсэн үнийн дүнгээс гадна маш их татвар төлдөг юм байна. За одоо манайхны бол улсын төрийн санд бүртгүүлэх буюу үл хөдлөх хөрөнгийн санд бүртгүүлэхдээ за тухайн өмчийн үнэлгээний 10% хүртэлх хувийн одоо татварыг бол бүрдүүлж иж энэ үл хөдлөх хөрөнгийг одоо худалдаж авдаг юм байна. За түүнээс гадна улсад үнэлэгдсэн үнэ за 200 мянгаас дээш Норвег короноос хэтэрчих юм бол үл хөдлөх хөрөнгө худалдаа авах тансаг хэрэглээний татвар болж хувирдаг гэдэг. Хөрөнгийн үнэлгээнээс шалтгаалаад 2.5% та тэнцэх үл хөдлөх хөрөнгийн татвараас төлдөг гэж байна. За энэ үл хөдлөх хөрөнгийн татварыг бол одоо жил болгон одоо ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хүн бол төлдөг байх нэ. За түүнээс гадна бол одоо үл хөдлөх хөрөнгө түрээсдүүлж байгаа хүн бол ашигын татвар одоо авж байгаа үнийн дүнгээс 28% татвар төлдөг байх нь. За би ингээд Норвегт ирээд 8 хонжин. За тэгээ ерөнхийдөө энэ айлууд нь бүгд ийм адилхан тэр далайн эргээрээ ч гэсэн ерөнхийдөө бүгд ийм модон байшингуудад амьдардаг юм байна. За нэгээс 2 давхар, зарим нь 3 давхар. За тэгээд ер нь хүмүүс нь ингээд жишээлбэл баян хүмүүс нь ямар байшинд амьдардаг юм болоо гэдгсэн чи ер нь бүгд ийм байшинд амьдардаг. За тэгээд юугаар ялгаатай юм гэхээр нэлээд их хөнгөтэй хүмүүс нь бол 3 давхар байшинд амьдардаг. За тэгээд дээрэс нь айл болгон мэдээж завтай далайн эрэг дээр амьдардаг нөхцөлд байгальтай тэгээд завтай айлд нэлээд шинэлэг айлдаа тооцогдсон юм байна. За ерөнхийдөө бол социалист нийгмийг бол үндсээр нь байгуулсан гэж хэлж болно. За бүгд нэг хоорондоо тэгж дунд цалин ижилхэн шахуу ерөнхийдөө амьдралын төвшин бүгд ижилхэн байдаг юм байна. За хойд мөсөн тулдаа ойр оршдог энэ Норвегийн хойд хэсэг энэ Тормсын хотод бол гол нь ирсэн зорилго маань одоо байгалийн маш үзэлтэнтэй үзэгдэл болох туйлын туяаг харах гэж ирсэн. За туйлын туяа бол ерөнхийдөө энд яг хотын энэ гэрэлтэн дотор ингээд цогтод харагддгүйгээд хотоос нэлээд гарч яваад за тэгээ энэ яг энэ хойд хэсэгтээ бол 11 сарын 1-ээс 1 сард нэлээд сайн үзэгддэг гэсэн. Гэтэ одоо 10 сарын 20 доор ирээд очсон. За тэгээд энэ цуг явуулж байгаа хүмүүс маань ч гэсэн энэ байгалийн үзэгдэл үзэгдэхгүй нь биднээс хамаарахгүй шүү гэж анх авч явж байхдаа хэлсэн. За тэгээд очиод ингээд тэнгэрт одоо ингээд тэр энэ тент видео зураг дээр байдаг шиг ингээд туяараа л ингээд байж байгаа юм байх гэж бодоод очсон. За тэгтэл бол яг үнийн эрэг дээр утасны камерт бол баг зэрэг харагдаад энэ мэрэгжлийн камерт бол бүр ингэж тохируулган дээр нь тавьж байгаа харагдд юм байна. Нүдээр бол харсангүй. За тэгээд авч явсан хүмүүс болохоор ингэж утсан дээр харагдаж чинь камер дээр чинь жоохон харагдаж байгаа ингэж хэлсэн. За ерөнхийдөө энэ бол маш их дараа нь камер дээр харсан чинь бас яг баг зэрэг гоё харагдаж байлээ л дээ. Тэгээ ер нь туйлын туяа одоо юутай холбоотой үүсдэг юм бэ гэж яаж үүсдэг юм бэ гэж би судалж үзлээ. Тэгсэн чинь ерөнхийдөө бол нарны соромзон туяа энэ одоо энэ хойд туулаас гарч байгаа туйлын туяатай нийлхээрээ тэгж солонгорч харагддаг юм байна. За ер нь туйлын туяа нь газрын гадаргуус 150 км-с дээш бол ногоон өнгөтэй. За 200 км-с дээш бол улаан тийм ягаан өнгөтэй. За тэгээд 500 км-с дээш бол цэнхэр өнгөтэй харагддаг гинэ. За ерөнхийдөө Норвегт ирсэн хүмүүс бол гадны хүмүүс жуулчдад бол маш үнэтэй газар байна. За хоёр хүн ингээд нэг альтайхан орооны хоол ресторанд ороод идэх юм бол $100 хоолтно.
За тэгээд гадуур бүр одоо хямдхан хооллыг гээд пиццаны газрууд маш их хэд юм. За тэгээд пиццаны газар ороход бол одоо дунд зэргийн медиум хэмжээтэй пицца авахд $20 байгаа. За тэгээд $20-оор пиццагаа аваад хувааж идэл ус уугаал гарахад бол нэг өдөржингөө явчихжээ. Тэгээд нөгөө ерөнхийдөө нөгөө ийш тийшээ явахтаа жишээлбэл би бол хэдэн сарын өмнөөс ингээд хямдхан бүүки хийждэг зочд дуудлаа. Тэгээд зочд дуудлал бол яг өдөрт одоо шил наривт бол хямдхан байт юм байна. Одоо зочд дуудлаа хямдхан авсан нөхцөлд бол хоолн дээр бол яг өглөөний цайтаа зочд дуудлал орчод бол болцооны юм байна. За тэгээд одоо заримдаа ингээд гадаа явж байгаад хүүтэн газар чи их даарах юм байна. Тэгээд сая нэг кофений газар орж ирээд ингээд 2 аяг кофе, нэг 2 бов, нэг ийм жинжертэй ундаа авахд одоо шил 60,000 төгрөг болж байгаа Монгол мөнгөөр. Тэгэхээр ер нь хэрвээ наривт ирэх гэж бодож байгаа бол их мөнгө төгрөгөө сайн бодож яаж явах бол ер нь үнэтэй юм байна шүү. За наривт бол өөрсдөнд нь бол мэдээж хэрэг яахчгүй ягаад гэвэл эдгээр чинь 4-5,000 еврогийн цалинтай. За тэгээд ерөнхийдөө судалж үзэхэд бол 4-5,000 еврогийн цалин нь бол татвар төлөхөөс өмнөх юм байл шүү. За яг тэр гар дээр авдаг цалин биш. За энэс бол жишээлбэл цалин өндөр авах тусмаа татвар нэмэгддэг системтэй. За тийм бодоод ч тэр юм хүмүүс нэг тийм хоорондоо нэг тийм нийгмийн ялгаа бол байдаг юм байна. Бүгд л нэг ижилхэн хүмүүс. За мэдээж өндөр цалин их өндөр орлого олох тусмаа татвар их төлдөг болохоор энэ Норвеги хүмүүс их хичээдгүй юм байна ерөөхдөө. За тэгэл бүгд ер нь тэр өндөр цалин авч маш их ашиг олдог хүмүүс нь одоо маш их татвар төлдөг. За тэр татвараараа бол нийгмийн доод хэсгийнхаа хүмүүсийг одоо тэтгэмж тэтгэвэр босод юмар ингээд тэтгэжээдэг болохоор ерөөхдөө хүмүүс нь хоорондоо ер нь баг адилхан гэж болно нийгмийн түвшин. За тэгээд гаднаас ирсэн хүмүүст бол мэдээж ойлгомжтой маш үнэтэй юм байна шүү. Энээс цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үедээ. Монголоос аягүй гоё бороо авчирлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаат байгаараа.